Хамтдаа бүгдээрээ залбирая. Эзэн минь та надад үгээ яриач. Үнэхээр эзэн минь намайг өөрчлөөч. Эзэн минь таны хаанчлалын тухай ярих үгсийг та өрөөж өгөөч. Жон Бюнте багшийн ярьсан энэ үгсийг эзэн минь би дамжуулахад надад туслаач. Ойлголтыг, илчилтийг өгөөч. Ариун сүнсээ та өөрөө яриач. Бурхан минь та бол үнэхээр гайхамшигт. Та амьд, та ярьдаг, та бидэнд хайртай учраас та энэ бүх зүйлсийг бидэнд өгсөн, бидэнд үгээ өгсөн. Бидэнд энэ олон гайхамшигтай сургагч, номлогч, багш нарыг өгсөн талархъя. Иш үзүүлэгчдийг өгсөн талархъя. Элч нарыг өгсөнд баярлалаа эзэн минь. Хончдыг өгсөнд баярлалаа. Ингэснээр та биднийг босгож байгуулж, Есүсийн хаанчлал чуулганыг босгон байгуулж, тэгээ бас та эдгээр хүмүүсийг амьдралыг бас өөрсдийг нь бас агуу хүчрхэг болгохын тулд эзэн минь. Талархлыг танд өргөе. Амен. За бүгдээрээ Матай 6 дугаар бүлгийн 31-ээс 33-ыг хамтдаа уншъя. Тэгээ өнөөдөр 1-р цуглаан дээр яг л миний байнга ярьдаг тэр л ишлэлийн дагуу дахин эзэн гайхамшигтай бидэнд ярьлаа, санууллаа. За Матай 6-гийн 33-ыг хамтдаа бүгдээрээ нүдэн анда. Нүдэн аниад. Матай 6-гийн 33 гэхэлэр танд санагдаж байна уу? Та гараа өргөдөө хэрвээ та чэйжээр мэдж байгаа бол. За чэйжээр мэдээгүй хүмүүс чэйжлээд аваарай. За хамтдаа чэйжээс нүдэн анж байгаа хэлэхгүй надад хамт. За би хэлээд яах юм? Намайг дагаад явчих магадгүй. Амны хайрцаг бариад. За бүгдээрээ 1 2 3 гэхэлэр та нар тунхаглаараа 1 2 3. Амен. За чэйжлээгүй хүмүүс хамтдаа чэйжлээ. Бүгдээрээ 31-ээс хараатыг. Матай 6-гийн 31-ээс. Тиймээс юу идэх билээ? Юу уух билээ? Эсвэл юу өмсөх билээ гэж бүү санаа зов гинэ. Харинхан энэ бүх зүйлийг чармайн хайдаг билээ гэсэн. Харинхан гэдэг нь та нар юу гэж ойлгож байна? Хайр гаргийнхан гэж ойлгоогүй биз? Хайр гаргийнхан гэж. Тэгвэл харийнхан гэж юу вэ? Дэрэгд хүндээ хэлээд өгдөө. За, зөв ойлгосон байна уу үгүй юу? За, нэгээ сонсоод үз. Ер нь харийнхан гэж яг юу хэлээд байгаа? За, харийнхан гэж юу гэсэн үг вэ? Харийнхан гэдэг маань энэ нэг харь хөндөө юм ярьж байгаа биз? Харь хүн гэж ярьдаг штэ. Эсвэл харь илгийх гэж, хар илгэн энэ төр гэж ярьдаг тийм. Бид нар өөрсдөөсөө хамаагүй зүйлийг бид нар тэгж ярьдаг. Яг үүнтэй адилхан Есүс бас яг ингэж ярьдаг. Харийнхан. Библийн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өөрийнх нь нэрэнд итгэж өөрийнх нь болсон хүмүүсийг Бурхан хүүхдүүдээ гэж үздэг. Миний хүмүүс, миний ард түмэн гэж хэлдэг. Амен. Миний ариун үндэстэн гэж хэлдэг бүр. Ариун үндэстэн. Тэр утгаа Библиэлд Бурханы нэрэнд итгэж түүнийг хүлээж авсан хүмүүсийг юу гэж хэлж байгаа вэ гэхээр ариун хүмүүс гэж хэлдэг бүр. Ариун хүмүүс. Коринт дахь ариун хүмүүс. Филиппойд байгаа ариун хүмүүст гэж загтал эхэлдэг. Тэгвэл Улаанбаатар хотод байгаа, Монголын Улаанбаатар хотод байгаа, Есүсийн хаанчлал чуулганд байгаа ариун хүмүүс гэж харж байгаа биднийг. Библи ингэж хэлдэг. Өөрийнхөө хүнийг харин өөртөнд итгэдэггүй. Өөрийнх нь зөвхт байдлыг хайдаггүй. Өөрийнх нь үгээр амьдрдаггүй хүмүүсийг харь хүмүүс гэж хэлдэг. Харийнхан. За тэгэхээр харийнхан яадаг гэсэн бэ? Нөгөө энэ бүх зүйлийг чармаа хайдаг гэдэг нь юу вэ? Өмнөх ишлэл дээр нь хэлсэн байна. Юу вэ? Идэж уух, өмсөх зүүх. Идэж уух, өмсөх зүүхийн төлөө үл итгэгч нар. Бурхныг мэддэггүй хүмүүс бүр чармаа хайдаг. Өөр нэг орчуулган дээр нь хүч тавин хайдаг гэж хэлсэн байгаа. Амьдралынхаа төлөө. Идэж уух, өмсөх зүүхийнхаа төлөө. Тэгээд тэр хүч тавин хайж байгаа тэр арга замууд нь зарим нь бол маш хүнд хөдөлмөрлөдөг. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг. Би Европоор явж яхад би Францад нэг залуутай таарж исэн. Нарааха би 22 цаг
22-оос 23 цаг хөдөлмөрлөдөг байсан гэж. Би өдөрт мөнгө олохын тулд би 3 ажил хийдэг. Нэг ажлаа хийж дуусгачаал дараа л нөгөө ажил руугаа гүйдэг. Тэгээд шөнийн цагаар бас нэг газар би ажилд ордог. Тэгээ би нэг цаг унтчаад би ингэж хэдэн сар явсан. Сүүлдээ яг хүн ердөөсөө тэнэг болт юм байлээ гэд. Би маш их ядарсан, маш их стресст орсон. Тэг хүмүүс заримдаа дэндүү хүнд ажилдаг. Би амьдралдаа 23 цаг хөдөлмөрлж байгаа хүнийг тэгж харсан шүү. Хэдэн сар тэгж явсан гэж. Би мөнгө олохын тулд. За та нар зарим нь мэдэх бах тийм үү? Маш их хүнд хүчээр нүсэр ажлыг хийж, идэж уух хөмсөх зүүхийн төлөө олон цагаар ажиллаж байгаа хүмүүс байдаг. Монголд ялангуяа бас бараг 10 цаг, 12 цаг ажилладаг хүмүүс байдаг. Амьдрал нь ядуу үр хөвгдөд хижээхийн тулд тэгээ маш бага цалин аавна. Тэгээд өчнөөн цаг ажиллана. Хөдөлмөрийн хөлс маш бага. Тэгээ үнэхээр олон хүмүүс зовж ажиллаж шүү. За зарим хүмүүс бол идэж уух хөмсөх зүүхийн төлөө хүч тавин хайх арга зам дотор нь худлаа ярьдаг, хулгай хийдэг. Зарим нь биеэ үнэлдэг. Зарим сайхан охтууд мөнгө олохын тулд, сургалтын төлбөрөө олохын тулд ивент тэтгэгчтэй болъё гэж. Тэгээд утсаар, мессенжерээр янз бүрийн сайтуудаар дамжуулаад настай хөгшин, эсвэл мөнгөтэй баян хүн өөрийгөө эзэмдүүлж тэгээ мөнгө авдаг. Би саяхан бас сонссон. Үнэхээр харамсалтай. Би эр хүний хувьд бол үнэхээр харамсалтай. Нэг залуу нэг үйлдвэрт ажилд орсон баг. Гогт. Монголд хамгийн цалин сайтай, хангалт сайтай ажил шүү дээ. Тэгээд гэр бүлтэй залуу. Эхнэр хүүхдэд хийх гэж байгаа. Гогт ажилд орж байгаа. Тэгэхэд мөнгөтэй хүнтэй танилцаад тэр нь эрэгтэй хүн. Мөнгөтэй хүнтэй танилцаад тэгээ нөгөөх нь ижил хөстөн. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүн. Тэгээ тэр залууд санал болгосон. Ажлыг чинь цалингийн чинь нэмээ, тушаал дэвшүүлье. Чи надтай бэлгийн харилцаанд бай. Хүний аав хүн. Хүний хань ижил эр нөхөр хүн эрэгтэй хүнд эмлүүлээд тэгээ явж байгаа. Хэрвээ үгүйгүй л ажлаасаа халагдана. Үл итгэгч хүмүүс амьдрахын төлөө, идэж уух өмсөх зүүхийн төлөө янз бүрийн арга замаар хүч тавин хайж. Хулгай дээрэм янз бүрийн арга замуудаар маш хүнд хөдөлмөрөөр. Харин бурхан өөрийнхөө хүүхдүүдэд танд юу гэж хэлээд байна вэ гэхээр Бурхны үг. Юу идэж юу өмсөх вэ гэдэг дээрээ 31 дээр бити санаа зовоо гэж. Олон хүмүүс идэж явах өмсөх зүүхийн төлөө санаа зовж эхлэхлээрээ өөрийгөө золиослдог. Зөвхт байдлыг уландаа гიშгдэг. Худал хуурмагч байсан хамаагүй. Би өнөөдөр эсвэл гэр бүл үр хүүхдүүд минь идэж явах өмсөх зүүхээр дүүрэн байвал одоо дүүрчээ өөрийгөө золиослдог. Би Солонгост бас нэгдсэн цуглаан дээр номлож байх үед Монголоос нэг эхнэр нөхөр хоёр ирсэн. 90-ад оны үед зах зээлийн одоо эдийн засаг руу шилжсэн коммунист системээс коммунист эдийн засаг нурсан. Тэгээ хүн болгон олон хүмүүс ажилгүй болцсон. Нийгэм дампуурц, дэлгүүрт нөгөө ёстой лангуун дээр давснаас өөр юм байхгүй байсан. Тийм цаг үед олон монголчууд 8 хийхээр идэж явах өмсөх зүх гэр бүлээ хангахын тулд ингээд гадагшаа гарсан баг. Тэгэхэд тэр үеэс л эхэлсэн гэж байгаа тэр хос. Олон жил 10 гаруй жил маш хүнд зүтгэсэн. Орос руу, Хятад руу, Хятадаас бараа аваад Орос руу. Тэгээ амьдралынх нь маш олон жил вагон дотор өнгөрсөн. Өчнөө олон жил гахаа зөөсөн, зарсан. Тэгээд өөрөөсөө ярьж байгаа. Тэгээ амьдралаа өөдөн татсан. Сайхан байртай боллоо, сайхан машинтай боллоо. Бүх юм сайхан боллоо. Одоо овооч мөнгө цуглуулчтай. Одоо сайхан амьдрий гэсэн чинь зовж тэгсэн чинь хор тавтартай болцсон. Илгэний хор тавтартай. 4-р үедээ орцсон. Тэгээд зов цуглуулсан нөгөө мөнгнүүдээ, нөгөө орон байраа зараад тэг эмчилгээнийхээ төлөө Солонгост ирээд эмчлүүлж байгаа. Тэгтээ оройтцсан байсан учраас нас барчиж байгаа.
Тэгээ тэр хүн өөрөө ярьж ирсэн. Миний ингэж зовж цуглуулсан нойр хойлгүй тарчлан зүтгэж цуглуулсан энэ хөдөлмөрийн минь үр жимийг одоо би идэ гэсэн чинь би ингэж л. Энэ амьдрал ямар шудраг бос юм бэ гэж байгаа юм. Үнэхээр харамсалтай. Тэгээ үл итгэгч нар үнэхээр идэж явах хөмсг зүүхийн төлөө хүч тавин хайдаг. Үнэхээр зовдөг, шаналдаг үүний төлөө. Харин бурхан танд хэлж байна. Хүүхдүүд минь битгий санаа зов. Харийнхан энэ бүхнийг хүч тавин хайдаг. Харин та нар хэлэхгүй харин Тэнгэрлэг эцэг чинь. Тий, Тэнгэрлэг эцэг. Бидэнд аав байх. Аав хүн гэр бүлээ тийжээ хариуцлах хүлээдэг. Гэтэл бурхан бидэнд хэлж байгаа аав чинь, Тэнгэрлэг аав чинь. Та нар бурханыг аав гэдгээр нь мэдээсэй. Бид нар аавтай шүү дээ. Өнөөдөр магадгүй энд аавгүй хүн байж магадгүй. Би ч гэсэн аавгүй өс, өнчөөс. Үнэхээр аав минь бидрийг орхих үед маш хэцүү байсан. Өнчрөл гэж юу байдгийг би амс үнэхээр хэцүү. Гэр орон ямар хоосордог гэж. Тэгээ би үл итгэж байхдаа зовж явсан. Харин би бурхан дээр ирэх үед Тэнгэрлэг аав байгаа юм байна гэдгийг ойлгосон. Өнчин би. Тэнгэрт байгаа аав. Тэр надад санаа тавьдаг. Тэр надад хайртай юм. Тэгээ үүнийг ойлгоход үнэхээр сайхан байсан шүү. Би хаягдаагүй юм биш үү? Би өнчин биш юм байна. Надад Тэнгэрлэг аав байна. Надад санаа тавьдаг. Тэгээд аав чинь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм а гэж. Амен. Тэгээ та нар нэг бодож үзтээ энэ үгэнд миний Тэнгэрлэг аав, миний бурхан аав. Өнөөдөр таны амьдрал ямар хэрэгцээ байна? Танд яг одоо яг ямар дутагдал гачигдал байна? Яг ямар зовнил байна? Тэгээ таал хамаг ачааг өөрөө л гүгээд байгаа. Таал өөрөө. Тэгээ болдгоо дээрээс нь тэгээд санаа зовоод шаналаагүй гэдэг. Тэгтэл энд бурхан хэлж байна тий. Тэнгэрлэг аав чинь та нарт энэ бүх хэрэгцээг мэдж байгаа. Амен. Энэ бүх хэрэгцээг мэддээ шүү. Та үнийг ойлгоорой ах дүүсээ. За одоо хамгийн чухал зүйлээ одоо Есүс хэлэх гэж байна. Гагцгүй гинэ. Гагцгүй. За тэгвэл энд нэг ийм уялдаа холбоог үзье л дээ. Бид нар идэж явах өмсөх зүүхийн төлөө ядраа зүдрээд яваад байдаг. Шаналаа тарчлаа яваад байдаг. Тэгтэл аав мэддэг гинэ. Бид мэддэггүй гэж бодсон чинь надад санаа тавьдгүй гэж бодсон чинь магадгүй зарим итгэгч нар бурхан өөрийг нь хайцсан юм шиг бүр санагддаг. Голдсон юм шиг, орхицсон юм шиг. Гэтэл энд хэлж байна. Аав чи мэдж байгаа шүү гэж. За тэгвэл надад хэрэгцээ байна. Идэж явах өмсөх зүөх надад өнөөдөр ч хүртэл маш бодиттой хэрэгтэй байна. Гэр бүлд минь өөр хүүхдүүдэд минь надад өөрт ч гэсэн дээ. Гэтэл аав мэддэг гэж. Тэгээ яагаад хангахгүй байгаа юм бэ? Яагаад болохгүй байгаа юм бэ тэгвэл аав мэддэг гэж шүү дээ. Тэгсэн мөртлөө яагаад би хангагдахгүй байгаа юм бэ гэсэн чинь 33 дээр аав бидэнд нэг зүйлийг хэлж байна. Гагцгүй. Одоо анхаарах ёстой гэсэн үг. Энд анхаараарай. Эхлээд энэ бурхан хэрэгцээг чи мэдж байгаа. Гол нь хангагдахын тулд гагцгүй нэг зүйл хийх ёстой байна. Гагцгүй гэдэг үг чухал үг шүү. Амен. Маш учиртай үг байгаа шүү. Энэ анхаарах хэрэгтэй гэсэн үг. Хэн ямар нэг юмний тухай ярьж байгаад гагцгүй гэвэл тэр маш чухал зүйлийг ярих гэж байна гэсэн үг. Амен. Гагцгүй. Эхлээд гинэ. За эхлээд гэдэг үгийг та нар хэлэхгүй эхлээд. Нэгдүгээрт гэсэн үг. Эхлээд. Хойшлуулшгүй эхлээд харах ёстой нэг зүйлийг тухай ярьж байна. Хойшлуулшгүй. Дараа гэж хойшлуулшгүй. Хоёрдугаарт тавьшгүй. Тэр зүйлийг ярих гэж байна. Гагцгүй эхлээд гэж байгаа. Та нар хэлэхгүй өөртөө гагцгүй эхлээд. Гагцгүй эхлээд. Гагцгүй эхлээд. Тэгээд Есүс юу хэлсэн бэ? Бурхны хаанчлал ба зөвхт байдлыг хайхтун гэсэн байна. За энэ үн дээр
хамгийн одоо нэн тэргүнд та өнөөдөр ингээд амьдралдаа зорилгоо болгоод хайж байгаа, хийж байгаа, хүсэж байгаа, гуйж байгаа, хөөцөлдөж байгаа зүйл одоо юу байгаа вэ? Та нар бодож үзтээ. Яг өнөөдрийн хувьд танд маш их толгомдсон, маш хойшлуулжгүй нэгдүгээр тайж байгаа зүйл юу вэ? Бидэнд байдаг. Жишээлбэл хүн аваарт орлоо гэж бод. Цус алдаж байна. Гагцгүй эхлээд хамгийн түрүүнд хойшлуулшгүй одоо энэ хүнд юу хийх хэрэгтэй? Бошуухан шиг энэ хүнийг бүр эмнэлэг рүү яралтай авч явах хэрэгтэй. Хамгийн түрүүнд. Гагцгүй эхлээд хийх ёстой тэр чухал зүйл бий болж байна гэсэн. За, манай номлогч ингэж хэлж байгаа. Монголд ирээд номлосон гинэ. 7 хоног 7 хичээл заасан гэж. Тэгсэн чинь нөгөө Солонгос хүн юм чинь Монгол сүйтэй цай уучиж л дээ. Тэгсэн чинь гидсэн гүйлгэж. За, хичээл заагаад байжсэн чинь гидсэн гүйлгээд нөгөөх нь гарах хэрэгтэй бол. Гагцгүй эхлээд одоо юу хэрэгтэй болсон? 0 хэрэгтэй болсон. Тэгээ 7 хичээл заасан 7-нд нь 0 руу гүйсэн гэж. Тэгээ тэр үед 0 түгжээтэй байвал яах вэ? 0 хаалттай байвал яах вэ? Хэцүү шүү дээ. Тэгэхээр гагцгүй эхлээд одоо яах хэрэгтэй вэ? 0 онгоолгоод орох хэрэгтэй. Тэрийг гаргах хэрэгтэй. Яг үүнтэй адилхан бидний өдөр тутмын амьдралд заримдаа үнэхээр чухалчлан одоо хойшлуулшгүй зүтгэн тавих ёстой зүйл гэж байна. Яг үүнтэй адилхан Есүс гагцгүй эхлээд гэж хэлж байна. Бурхны хаанчлалыг хайгнэ. Эхлээд Бурхны хаанчлалыг хайх. Бүр хойшлуулшгүй. Тэгвэл өнөөдөр бид нэр бүх хэрэгцээнээс илүү шүү. Яг тэр 0 гидсэн өвдсөн хүнд 0 ямар тийм чухал байх шиг тэр аваарт ороод цус алдаж байгаа хүнд эмнэлгийн түргэн тусламж хамгийн түрүүнд хэрэгтэй байдаг шиг тийм хэрэгцээгээр та Бурхны хаанчлалыг хайх ёстой гэдгийг энд харуулж байгаа. Бурхны хаанчлалыг хайх, зөвхт байдлыг хайх. За тэгвэл Бурхны хаанчлалыг хайна гэдэг нь юу гэсэн үг вэ? Бурхны хаанчлал. Та нар юу гэж бодож байна? Бурхны хаанчлалыг хайх, Бурхны хаанчлалыг ер нь би хайж явж байгаа хүн мөн үү биш үү? Өөрийгөө бодож үзэхэд нэг төсөөлөх зүйл байна уу? Би та нарт тайлбарлаж өгье. Бурхны хаанчлал. Бурхны хаанчлал гэдэг чинь Бурхны эрх мэдэл, зарлиг, тогтоол, тэр хаан эзний эрх мэдэл, засаглал оршин байгаа. Тэр засаглал дотор харьяалагдж байгаа тэр газар нутаг, тэр бүс нутаг, тэр хүмүүс, тэр гэр бүлүүд, тэр овг аймагуд, улс үндэстэн Бурхны хаанчлал байна гэсэн үг. Харин Бурхны хаанчлалаас гадуур Бурхны үг, сургаал, тушаал, заавар хамаагүй тэр хүмүүс, тэр үндэстэн, тэр гэр бүл бол Бурхны хаанчлалаас гадуур байна гэсэн үг. Тийм учраас сая хэлсэнтэй харь хүмүүс, харь үндэстэн гэж хэлсэн. Харийнхан гэж хэлж байгаа. За Монгол улсын одоо Чингисийн эзэнт гүрнээр үзье л та. Чингис хаан хил хязгаар нь үргэлж тэлжсэн. Томрол исэн. Овг аймаг байж байгаа, сүүлдээ овг аймагуд нэгдээд тэгээ сүүлдээ эзэнт улс болсон. Монголын их Монгол улс байгуулагдсан. Тэгээ дараа нь яасан бэ гэхээр энэ хил хязгаар тэлээд өөр улс үндэстэнд Чингис хааны өөрөөр хэлбэл эрх мэдэл, ноёрхол тэлсэн. Тэгээд нэг эзэнт гүрэн болоод тэлээд исэн баг. Зарим улс үндэстэнд Чингис хаан худалдаа хийлгэхээр, 8 хийлгэхээр элч нараа илгээсэн. Уг нь бол үнэхээр агуу дайчин хаан, эрх мэдэлтэй агуу хаан болсон. Тэгэхдээ өөрийнх нь хаанчлал биш бүс нутаг руу худалдаа 8 хийхээр элчээ илгээсэн. Тэгсэн чинь юу болсон бэлээ? Хоризм их нь элч нарыг алчиж байгаа. Чингис хааныг бол үл өшөж байгаа. Ягаад гэвэл тэнд Чингис хааны хаанчлал оршин тогтноог байсан.
Тэм учраас Чингис хаан гэж хийн. Чингис хааны хаанчлалт хамаагүй байна. Монголчуудын хаанчлалт хамаагүй байна. Харин үүний дараа харин Чингис хаан эзэлж яваад тэр улсыг мөхөөгөөд харин одоо хорезмд Чингис хааны эрх мэдэл засаглалт хийсэн байгаа. Энэ хаанчлалт хийсэн. Тэгэд дэлхийн бараг талыг Монголын эзэнт гүрэн эзэлсэн шүү дээ. Тэгэхээр хаанчлал гэж юу вэ гэхээр тухайн хааны эрх мэдэл, ноёрхол, хууль, дүрм хэрэгжиж байгаа тэр газар бол хааны хаанчлал нь байна гэсэн үг. Тэгэхээр Бурхны хаанчлалыг эхлээд хайна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр та Бурхны хаанчлал дотор байна гэдэг маань би Бурхны хаанчлалыг хайна гэдэг маань энэ Бурхны зарлиг үг сургаалын дагуу би амьдарч байгаа нь үүнийг мөрдөж байгаа нь би Бурхны хаанчлалд байна гэсэн үг. Амен. Бурхан миний хаан байж би түүнийг дагаж байна гэсэн үг. Хэрвээ би хэдийгээр энэ сүмд орж ирээ суудагч байсан гэсэн би Бурхны үг сургаалаар амьдрдаггүй бол би энэ үгийг хэрэгжүүлдэггүй бол би энэ хаанчлалынх биш гэсэн үг. Тийм учраас Есүс хэлж байгаа юу идэж уух вэ? Юу өмсөх вэ гэж бүү санаа зовоо. Харийнхан энэ бүхнийг хүч тавин хайдаг. Харин та нар эхлээд гэж энэ Бурхан хүүхдүүдэд хэлж байгаа. Христ өөрийнхөө хүмүүст хэлж байгаа. Үг. Харин та нар Бурханы хаанчлалыг л хай. Эхлээд бидний хойшлуулшгүй анхаарал тавих зүйл бол Бурханыг хаан болгож тэр хаан эзнээс тушаал заавар сургаал дотор амьдрах. Ингэснээр би хаанчлалыг хайж хаанчлалын иргэн байна. Хэрвээ би хаанчлалд нь байгаа бол хааны ерөөл ивэл хаан эзний минь тэр хамгаалалт тэр бүх зүйл бидний амьдралд ирэх нь гарцаагүй шүү дээ. Жишээлбэл бид нар Монгол улсын иргэн. За энийг хаанчл гэдгээр ярих юм бол бид Монгол гэдэг энэ хаанчл дотор байгаа. Энд бас хууль байна, дүрм байна. Энэ бүх эрх мэдлийн тогтолцоонууд байгаа. Бас энд бас нөгөө энэ улс үндэстний нийгмийн халамжийн тийм үү? Одоо тэтгэлгийн бас тэр ивэл ерөөлүүд нь байдаг. Хэрвээ бид нар энэ Монгол улсын дотор амьдарч байгаа мөртлөө Монгол улсын хууль, эрүүгийн хууль, бусад тэр хууль, дүрм, заавар, тогтоомжийг сахихгүй бол энэ үн зориулсан бас ял шийтгэл гэж байна. Яг гэвэл бид энэ хаанчлал зогсгүй амьдраад байгаа учраас. Тийм учраас шоронгууд бий болсон. Монгол улсад өөрийн гэсэн үндсэн хууль байгаа. Эрүүгийн хууль байгаа. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлэхгүй амьдарч байгаа хүмүүс энэ хаанчлалд зогсгүй шүү дээ. Тийм учраас энэ хүнд зориулсан шийтгэлүүд байна. Эсвэл би маш сайн байна. Маш сайн иргэн нь байж, би ажиллаж хөдөлмөрлөж, би нийгмийн даатгалаа төлж, би эрүүл мэндийн даатгалаа төлж, би татвараа төлж 10%. Би улс үндэстэндээ төлөөд амьдарч ивэл би энэ Монгол гэдэг энэ хаанчлалын зүй зохистой иргэн нь байж, ингэснийхаа төлөө бас тэр гавьяа шагнал нь байж, алдар хүндэтгэл нь байж. Тийм учраас төрийн өндөр хүндэтгэл цол хэрэгэм гэж байдаг. Нөгөө талаасаа бид тэтгэврт гарах үед би ажил хийж 11-гээ би энэ хаанчлалдаа өргөж өгч байсан учраас, төлж байсан учраас би одоо тэтгэврийг би өөртөө авчихна. Амен. Энэ бас нэгэн хаанчлал байж. Түүнтэй адилхан Бурханы хаанчлал гэж байдаг. Бурхан хаан нь байдаг. Энд хууль дүрм гэж байна. Энд тэр үндсэн хууль байж байна. Энэ Бурханы үг Библи. Үүнийг бид сахих ёстой, хаан тулсын иргэдэн сахих ёстой, үүгээр амьдрах ёстой. Ингэж байж тэгвэл хаанчлалыг хайна гэдэг маань хэн нэгэн итгэгч хүн. Энэ Бурханы үг сургаалыг бид нар уншиж сонсоод үнэхээр би Бурханы хаанчлалын зохистой иргэн нь байж мөн Бурханы хаанчлал дотор би бас тэр өргөгдөж, өрөөгдөж, тэр хамгаалалт, тэр хангалтуудыг би авмаар байна бас энэ хаан тулсын иргэн байж. Тийм учраас л Бурханы үг зарлиг энэ үндсэн хууль Бурханы хаан тулсан. Би үүнийг уншиж үгээр амьдарч. Үүнийг ирмэлзэж байгаа бол хаанчлалыг хайж байгаа хүн гэсэн үг. Амен. За фэйсэс би харсан миний нэг таньдаг хүний цүнх олсон байлээ. Тэгээ тэр цүнх нь тэр хүний бичиг баримтаас гадна утас, ноутбук, компьютер
Тэр цүнхэн ч өөрөө маш их гоё арьсан. Их гоё үнэтэй цүнх байл. Тэгээд тэр хүн олоод яасан бэ гэхээр фест дээрээ тавиад энэнд эзнийг нь олж өгөө гэд ингээд ийм юм олдлоо гэд иргэний үнэлгээхийн зургийг нь одоо бас аваад ингээд фест дээрээ тавьчихсан байна. Итгэж хүн. Тэгээ би үүнийг харахтаа энэ хүн үнэхээр хаанчлалын хүн байна. Яг тэгвэл хаан болсон эзний үгэнд юу гэдэг вүлээ? Чи бусдын эд хөрөнгө, бусдын эхнэр нөхөр, бусдын мал сүрэг, чи бусдын өөр юунд ч бүү шунахаар гэж хэлсэн байдаг. Энэ бол үндсэн хууль бидний. Бурхны үг. Мөн Библи бидэнд юу гэдэг вэ гэхээр чи шударга бай гэж хэлдэг. Хэрвээ бид нар Дэд хууль номыг унших юм бол бүр маш тодорхой байгаа. Дэд хууль номон дээр Бурхан хаан болсон Бурхан өөрийн ард түмэн болсон Израильд хүний олдсон хайсан гисэн тэр алдагдсан үхэр малыг чи олж өгөөрөө. Тэр байж ивэл чи хажуугаар нь бити дуугүй өнгөрөөрөө. Чи тэрийг заавал олж эзэнт нь өгөөрөө. Хэрвээ бусдын эд хөрөнгө тэр байтугай бүр чиний дургүй хүргэдэг, чиний үзен яддаг хөрший чинь үхэр мал илжиг ямар нэгэн нүхэн дунчсан, ямар нэгэн юмд дарагдсан байж ивэл чи заавал тэр хүнд тэр үхэр малын чөлөөлж ингээд туслаарай. Ингэснээр чи миний хүн байж, ингэснээр би чамайг өрөөх болно гэж хэлсэн байдаг. Тэг ингэж хийж байгаагаараа би уг нь хувь хүнийхээ хувьд бол жишээлбэл тийм үү. Би миний үзэн яддаг хүний үхэн одоо намагт шигчиж хогчно. Гэт өнгөрмөр байсан ч би бурханд итгэдэг хүний хувьд би бурханы хаанчлалыг хайгаад бурхан миний хаан ингэж хэлсэн байна. Тэгэхээр би бурхан хааны үгэнд захирагдан энэ үндсэн хуульдаа захирагдан би үүргээ биелүүлснээр бурхан намайг өрөөж байгаа. Амен. Чи хаанчлалыг хайвал би чамайг өрөөнө. Юу идэж уух вэ? Юу өмсөх үү гэж битгий санаа зов. Гэтэл өнөөдөр цөөнгүй итгэгч нар бурханы хаанчлал дотор байх ёстой. Үүнийг хайх ёстой мөртлөө өдөр тутмын амьдралдаа худалч. Зарим нь хулгай хийж, зарим нь завхаарч. Илүү их мөнгө олохын тулд албан тушаалтанд бие үнэлж тэгэд идэж уух өмсөх зүх тансаг байшин, тансаг машинтай болохын тулд ингэж явж байгаа бол тэр хүн бурхны хаанчлалын иргэн биш юм. Хэрвээ тэр хүн өнөөдөр бурхны хаанчлалын иргэн болж амьдрч чадахгүй байгаа бол хожим тэр хүн Тэнгэрийн хаанчлалд бурхантай хамт байх ямар ч боломж байхгүй. Өнөөдөр бид нэр газар дэлхий дээр эзний хаанчлалын иргэн байж чадаагүй хүн хожим Тэнгэрт очиод иргэн болно гэсэн тийм зүйл байхгүй шүү дээ. Бид Тэнгэрийн хаанчлалын иргэн байх зохистой хүн гэдгээ өнөөдрийн бидний өдөр тутмын амьдрал би бурхны хаанчлалыг хайж бурхны хаанчлалын нэг хэсэг нь байж байгаагаараа бурханд харагдаж байгаа. Амен. Тийм учраас бид нар заавал Тэнгэрт үхсний дараа Тэнгэрт очиод Тэнгэрийн хаанчлалд орж байгаа юм биш. Бид өнөөдөр Есүс Христэд итгэсэн тэр мөчөөс эхлэн бурхны хаанчлалд орж ирдэг. Тэнгэрийн хаанчлалд орж ирдэг. Христэд итгээд Есүс Христ бол бурхны хүү миний нүглийн төлөө үхсэн бөгөөд амилсан гэдгийг зүрхэндээ итгэн өөрийнхөө гэмт амьдралыг гимшин итгэж баптизм хүртснээр бид нар бурхны хаанчлалд албан ёсоор яг бурхны хаанчлалын хаалгаар орж ирдэг. Энэ бол зөвхөн эхний үйлдэл. Одоо цаашаага бурхны хаанчлалд орж ирсэн бид энэ хаанчлалын иргэн байж, хаанчлалыг хайж, хааны захиргаанд байснараа хааны бүх хаан тулсын тэтгэлэг өрөөл ивэл тэр бүх хүндэтгэл, тэр бүх одоо гавья шагналд бүх зүйлийг бид нар одоо хүлээж авахын тулд цаашаага яах ёстой вэ гэхээр одоо энэ хуулиараа амьдрах ёстой. Хааны зарилгаар. Амен. Тэгээ би Матай 6-гийн 33-ыг маш их ярьдаг байсан. Тэгээд манай сүмийнх нь ер нь бүгд л баабайгүй чэйжилчдэг дээ. Дарханд би бас 5 жил пасторлаж байхдаа Матай 6-гийн 33-ыг би өргөлж ярьдаг байсан. Яг гэвэл би Христэд итгээд би Библийг уншиж явах үед Матай 6-гийн 33 надад маш тодорхой эзэн надад үүгээр ярьсан учраас. Яг гэвэл би анх сүмд орж ирэхдээ ядуухан нэг хинж биш залуу орж ирсэн. Гэхдээ би нэг зүйлийг ойлгосон. Амьдралд бол би бол хинж шим байна гэдгийг ухаарсан байсан. Би хичнээн авьяастай байгаад, эрдэм мэдлэгтэй байгаад
Энэ амьдрал чинь надаас дэндүү ахтцсан юм байна. Амьдрал миний төсөөлж байгаагаас илүү өргөн, илүү уудам, илүү өндөр, илүү гүн юм байна. Би бол энэ амьдралд бол жижигдэх юм байна. Би сөхрөх юм байна. Яг үндэ бол би сүхрээд би сүмийн хаалгаар орж ирсэн. Урд нь бол би өөрийнхөө амьдрнаа, би чаднаа гэж би зээжэд илддэг байсан. Харин би залуу байхдаа ойлгосон. Би бол чадахгүй юм байна. Надад тэр бурхан гэж байдаг бол надад хэрэгтэй юм байна. Тийм учраас би сүмийн хаалгаар орж ирсэн. Тэгээ би Библийг уншсан. Тэгээ Библийг унших үед эзэн надад Матай 6-гийн 33-ыг чи эхлээд миний хаанчлуулан миний зөвхт байдлыг хай гэдгийг хэлсэн. Тэгээ би үнийг л даах гэж хичээж эхэлсэн. Эзэн надад заасан. Үнийг хайвал яаж юрөөдгийг. Дараа нь би дарханд пасторлаж явахдаа би юу бурхнаас хүлээж авснаа л заа шүү дээ. Би ойлгоогүй зүйлээ зааж чадахгүй. Би өөрөө амьдраагүй зүйлээ би зааж чадахгүй шүү дээ. Тэгвэл худлаа юм бол. Тэгэхээр би юу хүлээн авснаа л заадаг. Би юу ойлгосноо л та нар заадаг. Матай 6-гийн 33-ыг бол би үнэхээр ухаарсан учраас би үнийг зааж явдаг гэсэн. Тэнийг манай сүмд дархны сүмд нэг манай сүмийн хамгийн ядуу нэг эмэгтэй байсан. Тэр эмэгтэй ихчлдээ тэгээд зүрхэн цоорхоо. Тэгээ эмчнэр бол тэр эмэгтэйг 6 сарын настай гэжсэн. Харин би тэгтээ пастор мөртлөө би тэрийг мдээгүй, өвчтөөг нь мдээгүй, их л ядарсан, их л ядуу ихч байсан. Тэгээ би тэр ихчийг ямар ч үл байсан би бурхнаас сонсоод Эрдэнэт рүү шавийн сургуульд явуулах хэрэгтэй юм байна гэдгийг би ойлгоод сүмийнхаа ахлагч нартаа ярилцаад хамтдаа залбираад за Бямба ихчийг бүгдээрээ явуулах уу? Бүгдээрээ залбираад асууя. Тэгээ манайхан залбираад хэсэг хугацааны дараа эзнийг сонсож залбирч яагаад бүгдээрээ явуулах нь зүйтэй гэж хэлсэн. За тэгээ явууллаа. Тэгсэн чинь сүүлд нь надад ярьж байгаа байхгүй. Тэр үед би 6 сарын настай гэсэн байсан. Зүрхний ховдол маш том цоорхоо. Тэгээ байнга би цус алддаг. Хамар амнасаа цус алддаг. Тэгээд группт байсан. Эмчийн хяналтанд байсан. Тэгээ таныг яв гэхэд би үгүй гэж хэлж чадахгүй. Бас айгаад санаа зовоод тэгээд за явъя. Ямар ч л байсан 2 өнчин хүүхдээ ингэрт нь нөгөө бичиг бичээд за энэ 2 хүүхдийг түнхэлд ингээд хүн буулгаараа. Буулгаж өгнө. Тэгээд аав нь түнхэлд байгаа нөгөө аав нь орхиод салцсан байсан. Тэгээд 2 өнчин хүүхдтэйгээ дарханд амьдарч байсан. Ядуух айлаас айл хийсэл хөөгдөө явдаг байсан. Тэгээд би та нарт хэр хүнд нөхцөл байдалд амьдарч байсныг ярьж өгвөл үнэхээр өрөвдөлтөө. Заримдаа айлд зарцлагддаг байсан. Нэг буряд их чинд зарцлагддаг байсан. Тэгээд тэр өвчтөө нөхрийг нь арчилдаг байсан. Цус харвцсан хэвтэрт байгаа. Тэгээд нөхрийг нь одоо баас шээсийн цэвэрлдэг. Тэгээд нөгөө эхнэр нь айгүй тийм омог бардам хүн л дээ. Тэгээд их загнуулахаас айгаад нөхөр нь ингээд цэвэрлж яхад заримдаа нөхөр нь дахиад чацаг алтчдаг нөгөө мэдээ байхгүй ингээд бөхсөн би энэ мдээгүй болцсон. Тэр үед сандраад нөгөө таавууг нь муухай болгоул загнуулчин. Тэгээ алган дээрээ ингээд тэр баасыг нь тосож авдаг байсан гэж байгаа байхгүй. Тэгдэг байсан. Тэгээ би заримдаа ингээд гэрт нь очиод нөгөө айлын хүмүүстэй уулзаад бас нөгөө их чигээ ямар шоу амьдарч ийн гэгээд гэрт нь орохлоор тэгнэ. Суу. Тэгээд нөгөө манай цуглааны тэр ядуу ихч штэ. Тэгээ надад тэгдэг байсан. Энэ бол миний зарц штэ. Хөөе зарцаа чи цай хийж өгөөч гэл ингээл айгуу. Тэгээ би тэр үед надад хэцүү л байдаг байсан. Хөөх юм тийм үү ядарсан амтныг яах нь вэ? Бас манай сүм болохоор би бас сүмийн минь хүнийг уг нь бурхны охин штэ. Гэтэл ингэж явах гэж ингэж бас доромжлох гэж юу ч бардам юм даа гэж боддог л байсан л. За тэгээд урт зүйлийг товчлоод тэгээд 2 хүүхдээ ингэрт юм бичээ явуулсан. Богоонд суулгаа явуулсан. Тэгээд ихч Эрдэнэт рүү шавийн сургууль 6 сар сураад ирсэн. 6 сар сураад ирэхдээ цоо ирүүл болоод зүрхнийх нь тэр ховдол дундын цоорхоо бүтэн болоод ороод ирсэн. Тэгээд эмчтэрээ 6 сарын дараа нөгөө өөрөө бол ярьж байгаа байхгүй. Би нөгөө 6 сар байгаагаа группт байсан юм чинь группийнхаа мөнгийг 6 сар байгаагүй мөнгө төгрөгөө бодоол цаашаагаа ч бас группээ бас сонгуулчихъя гэл ингээл нөгөө Эрдэнэтээс ирээд дархан руу эмч рүүгээ орсон чи эмч нь хараа шоконд орсон гэж байгаа. Гү чи чин газрын хаанаас гараад ирвэ гэд. Тэгээ яасан гэсэн чинь 6 сарын угаасаа настай гэж онцлогдсон. Тэгээ 6 сар байхгүй болонгот үхсэн гэд бичиг баримтыг нь үхсний архив руу явуулсан байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөөх нь амьдаас амьд ороод ирдэг. Тэгээд үдсэн чинь нөгөө зүрхнийх нь ховдлын цоорхоо
бүр ингээ бүрэн эдгэрсэн байсан. Гэхдээ чи юу хэргэлцсэн вэ? Юу яатсан юм бэ гэд. Тэгэд групптэй орох гэсэн чи оруулдгүй эдгэрсэн. Тэгээ ийм ихч байсан. Тэгээ ихч маань нөгөө эдгэрснийхаа дараа группийн мөнгө байхгүй болсон чинь бүр ядуу болоод тий ядарч өвчтөө үедээ группийн мөнгө авчихсан. Тэгээ бүр ингээ тэгээд бүтлгүй ногоо зарлаа. Тэгсэн чинь нөгөө богоонд ингээд нөгөө ногоо гурван давхар махруулуун дээшээ шуудатай ногоо могоогоо ингээд завсар зайгүй ачаалж ихээл ингээд зөөн. Тэгсэн чинь дээрээс нь нөгөө гурван давхараас шуудатай хүмүүс толгой дээр нь унаад толгоо нь бас өвчтөө болцсон. Тэгээ бүр нөгөө юмаа зарч чадхаа болоод хэцүү өвчтөө болцсон. Аюугүй зовж явсан. Тэгэнгуутаа нөгөөд чи яасан гэсэн чинь сүмийн хүмүүс дээр хурж ирээд би залбирчилсан чинь бурхан чамайг харуулад тэгээд чамаас мөнгө зээлгэнэ гэл. Тэгээ бурханы нэрийг зээлээд хүмүүсээс мөнгө авдаг. Би тэрийг мдэггүйсэн. Нэг өдөр сүмд ирэхэ болцсон. Тэгээ яасан гэсэн чинь надаас тэдэнд төгрөг аваад гэсэн чинь надаас бас тэдэнд төгрөг аваад тэгээд ингээд бурхан чамаас ав гэсэн гэхлээр чинь одоо тэгсэн юм байлгүй гэж өгчдөг. Тэгээд өгдөгөө сүмдээч ирэхгүй ингээд бүр өрийн сүлжээ үүсгээ ийцэн. Тэгээд энэ дашрамд хэлэхэд бурханы нэрийг барьж гуйлга гуйж байгаа тийм гуйлагч бити өгөөрөө. Тэд нар бол худалч хүмүүс шүү. Тэгээ та нар тийм хүмүүст өгөх шаардлага байхгүй. Гэхдээ та нар ядуу хүнд туслах ёстой учраас та нар өгвөл бити зээлвэл үнэхээр тэр хүн хоолгүй явж ивэл зүгээр л өгчих. Тийм. Зүгээр л ивэчих. Хоолгүй хүн хэдэн төгрөгл говьгүй ч дээ. Талхны мөнгө нэг 5 цаас 1000 цаас ч гэсэндээ тэр хүнд их юм шүү дээ. Харин зарим хүмүүс нөгөө бизнес хийхгээ маш их мөнгө зээлдэг. Тийм хүмүүст бол өггээгүй шүү дээ. Библи бусдад одоо чи өгч тусалж бай гэж хэлсэн тохиолдлууд нь дандаа ядуу хоолны мөнгөгүй хүмүүст л туслаарай гэсэн болохоос биш. Баяжих хүсэлтэй хүмүүс бол бити шунлыг нь ханх гэж байгаа шүү дээ. Идэж уух, өмсөх зүөх байвал л хангалттай, сэтгэл хангалуун амьдр энүүндээ. Гэтэл олон хүмүүс илүүг олохгүй л шунаал тэгэл хүмүүсээс зээлэл өөрсдийнхээ амьдралыг Библи хэлж байгаа. Үгүрл ба сүрэлд оруулсан түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбжээ гэж. Тийм учраас хинд өгөх гэж ийн гэдгийг аягүй сайн манайхан бодох хэрэгтэй. Тэгээ эгч маань бол яг хүмүүсээс нэг хоолны мөнгө гуугаал ингээл алга болчдөг. 5-10 цаас гуугаад. Тэгээ нөгөө хүмүүс нь болохоор нөгөө өгнөгцсөн болохоор ингээ нэхэд идэг. Тэгээ эгч маань сүмдээ ирэхэ алга болсон. Тэгээ дараа нь ирсэн л дээ. Тэгээд ирсэн чинь хэцүү. Нэг хүнтэй суух гэж байгаа гинэ. Тэгээ нөгөөх нь архич юм. Тэгээ 3 өрөө байртай гин. Тэгээ би шууд ойлгосон. Яагаад энэ хүнтэй цуг суух гэж байгаа гэхээр нөгөө орон гэргүй ингээл айл хисээл ингээл ядарч явж байгаа учраас нөгөө архич хүнтэй байранд нь болоо сууж байгаа. Тэгээ 2 хүүхдэд дагуулад орсон. Тэгээ би тэр үед нь хэлжсэн ихчээ та болохгүй штэ. Библиэлд гэрлэлтийг хүндэл гэж хэлсэн. Та гэрлээчгүй. Та тэгээд энэ ёс бус байдал дотор зүгээр л энэ хүнийг хайрласандаа ч биш. Та зүгээр байранд нь болоод та амьдрах гэж штэ. Та буруу штэ. Тоогоогүй, намайг тоогоогүй тэгэл тэр хүнтэй суусан 3 жил байсан, маш их зодуулсан, маш их хүчирхүүлүүлсэн. Үнэнхээр аимшигтай зовлон дотор туулсан. Тэр юм гэдэг. Тэгээд дараа нь нэг өдөр би эйжент сууж исэн чинь манай эйжент шүн, өвлийн шүн. Манай эйжент ороод ирчихсэн байна. Тэгээ би ойлгож байгаа юм л да их маань хонох газар байхгүй нөгөөдхөөсөө хөөгдөж гисэн л явж байна. Тэгээ манай одоо ээж дээр л хонох гэж нэгдгийг би мэдсэн. Тэгээ би дотроо эзэн минь би одоо яах вэ? Би юу гэж хэлэх вэ энэ хүнд? Би энэ үнийг ч одоо олон жил зурлалаа шүү дээ. Тий. Өөрөөр хэлбэл эзнийг дагдаг хүн болохгүй бол бурхны үгээр амьдрдаг хүн болохгүй би их хичээлээ. Тэгээд даанч энэ хүн өөрөө хичээхгүй. Одоо би хэлэх үгээ хэлсэн одоо ёстой миний хэлэх үг дуусч байгаа юм чинь. Тэгэл би бурхны өмнө л өөдөөс нь хараа сууж явахдаа би ингээл нүдэн хайнаал бурхан минь би одоо энэ хүнд юу гэж хэлвэл ухаарах юм бол. Тэгсэн чинь эзэн надад гайхамшигтай тийм санаа өгсөн. За тэгээд би тэр ихчээс асуусан үг. За би ба ихчээ. Би танаас нэг юм асуух гэсэн чи заал гэж. Нэг гэрэлтэй л явж байна. За пасторт нэг хэрэг болж тээ тий гэж бодсон байх л та. Тэгээ би та Матай 6-гийн 33-ыг мэдхүү гэж асуусан бэ. Мэдхгүй байхын арга байхгүй. Би дандаа заадаг байсан. Өнөөдөр Матай 6-гийн 33-ыг нээж. Бүгд хамтдаа унш.
гагцгүй эхлээд Бурхны хаанчлал ба зөвхт байдлыг хайх тун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх бол. Их чи нүд гялалзаал явчлаа шүү. Нэг ганцсан мэддэг ишлэлийг нь асуусан юм чинь. Мэдэн штэ пастора би Библи дээрээ зурцсан байгаа. Тэгэл уншлаа. Гагцгүй эхлээд түүний хаанчлал болон зөвхт байдлыг хайх тун. Тэнхүү энэ бүхнийг нэмж өгөх болно гэл. Нөгөө Чэжсэн ишлэлийн асуусан учраас их л бахархалтай их л өнгөрөө надад хэлж штэ. Гэтэ дараагийн асуултыг Бурхан надад өгсөн байсан. Тэгээ би нүдрөө хараад та сахисан уу гэж асуусан. Та сахисан уу? Тэгсэн чинь нөгөө гялалзж ийсэн нүд яг гэрэл унтарч байгаа юм шиг унтарсан л да. Тэгээ тэр нүүрний царай хуврал яг тэр үед яг нэг тийм Бурханаар алгадуулчих шиг болсон байхгүй тэр хүн. Ингээд бүх юм гэтээ би яг тэр хүний дотор яг энэ мөчөд Бурхан түүнд нэг юм ярьсан баг л да. Тэгэд над руу харж чадаагүй л дээ. Яг тэрний дараа бол над руу харж чадаагүй. Харин тонгоосны дараа чимээгүй ингэдсэн. Дуунч гараагүй. Зүгээр л толгоос ихсрээд. Би тэр үед үнэхээр ихч маань яг л нэг сөлбөлч шиг боллоо доо. Бурхан түүнд нэг цогоод авчих шиг боллоо гэдгийг би мэдсэн. Ингэж суужснаа их хүн дээр санаа алдаал. Сахаагүй пастора гэж хэлсэн. Тэгэл тэрний дараа би завхаа ирсэн. Би худлаа хэлсэн. Би хулгай хийсэн. Тэр бүх гэм нүглүүдээ бүгдийг илчилж эхэлсэн. Би үнэхээр бозрох эмэгтэй. Би бозрох. За би тэр үед анх удаага ихчээсээ гимшлийг харсан байхгүй. Өмнө нь бол ингээл нүдэн гэрэл заал худлаа яриад яваад. Аргалаа л яваад. Харин яг тэр үед тэр хүн яг Бурханы өмнө тэр яг үнэн зүрхээ хүлээн зөвшөөрсөн. Тийм ээ би. Энэ бүхнийг хийсэн. Би сахаагүй. Яг би тэр үед яг жинхэнэ гимшлийг тэр ихчээс анх удаа харсан учраас би ингэж хэлсэн. За одоо тэгвэл манай тоноод яваараа гэж би хэлээгүй. Би зүрхээ бүр хатуу болгож яваад байна шүү дээ. Надад тэгтээ маш хэцүү байсан шүү. Ингэж хэлэхэд пастор нь тэр зовж ядарч байгаа тэр орох оронгоо болсон хүнийг ээжийнхаа гэр тонуулахгүй та гар гэд өвлийн харанхуй шин эмэгтэй хүнийг гаргана гэдэг бол надаас маш их харгас баг сэтгэл гарна да. Тэгээ би зүрхээ хатууруулж агаад би та одоо гар би таныг энд тонохыг зөвшөөрөхгүй. Би танаас жинхэнэ гимшлийг харлаа. Та өмнө нь дандаа хэн надад тусалчих бол энэ мөнгөтэй хүн энэ надад тусалчих болов гэд дандаа хүмүүс рүү харж явсан. Эдний точин хон чи эднэр хонолчих байх гээл. Та хизээч Бурхан руу харж байгаагүй. Харин одоо та Бурхан руу хараад гар. Та өнөөдөр ч гэсэн ээжинд тий Бурхан руу биш зүгээр ээжийг хараад орж ирсэн. Харин одоо Бурханыг хараад гар. Бурхан яаж гимсэн хүнийг өрөөдгийг та хараараа гэж хэлсэн. Тэгээ би гаргацсан байхгүй. Гомдсон байх мэдээж ойлгомжтой. Тэр үед бол надад гомдсон байх л та. Дахиж уулзаагүй, таараагүй. Олон жилийн дараа бараг 5 жил болсон баг тэрнээс хойш. 4 жил, 5 жил. Би Улаанбаатар таарсан. Хүүст. Нүд нь гэрэлтцэн явж байна. Пастора гэл. Тэгсэн чинь нөгөө хэдэн үнчүү хүүхдүүд нь их сургууль мургуул төгсөөд нэг нь Японд, нэг нь Солонгост. Японоос ээжтэй йен явуулдаг тий. Солонгосоос вон явуулдаг. Улаанбаатарт 3 4 байртай. Дарханд байргүй амьдарч исэн хотод тэгэхэд л пастор нь хотод ирсэн байр түрээслэл амьдарч байгаа байхгүй. Үнэхээр Бурхан түүнийг ерөөсөн байсан. Тэгээ Бурхан та намайг гаргасны дараа би тэгэхээр Бурхантай уулзсан л гэж хэлээ. Би Бурхантай уулзсан. Тэгээ одоо бол тис өөрхөн. Намайг айгүй ерөөнө. Ээжийг минь айгүй ерөөнө. Надад бол зөндөө ноолоор цамц авч өгсөн. Говьроо авч яваа. За, хүссэн цамц аав. Мөнгөний тоолол над. Хөөх. Тэгэл хаяа тарахаа пастор төрөв чинь чи юу байна гэл. Тэгээ би төрөвчээ гаргаж ирнэ. Харуулна. Ямар ч мөнгө байхгүй. Харин тэр мөнгө хийдэг газар миний сургаал мургаал бичсэн цаас мас явж байна. Тэгэл миний төрөвчийг мөнгө хийж. Тэгээ би өөр гайхт сонн тэ ихчээ гэл. Тэгээ үнэхээр над их хайртай шүү. Пастора гэл. Амен.
Тэр ихч маань Бурхны хаанчлалд байгаагүй тэр үед. Хааны үг сургаалаас гадуур амьдардаг байсан. Хэдийгээр сүм дэр суудагч Бурхны хаанчлалд байгаагүй байхгүй. Тийм учраас идэж явах өмсөх зүүхийн төлөө тэр худал хуурмаг зүйлийг хийж үнэхээр ёс бус дотор амьдарч байсан. Тэр зовсон. Харин Бурхан юу гэж байгаа вэ гэхээр гагцхүү эхлээд. Гагцхүү. Тэгэд эхлээд хамгийн хойшлуулшгүй зүйл. Гал гарах үед гагцхүү эхлээд юу хэрэгтэй? Гал команд дуудах хэвээр. Хойшлуулшгүй. Та ямар чухал ажилдаа байсан таны орон гэр шатчих үед та за ажилдаа яваад ирээ ажилдаа байна гэхгүй үсттэй чинь та бүх ажлаа таслаад ажил руугаа залгаад өстой герман шатж гинэ ирж чадахгүй байна гэж бүгдийг хойшлуулж хагаад гагцгүй ихлээр тэр галыг унтраах тэр ажлыг хийх ёстой болно шүү дээ. Хэрвээ хэн нэгэн аваарт орлоо гэхэд та ажил руу явж исэн бол түүнийг хаяад тэр үед онгоцны билет авсан байсан ч гэсэндээ таны ихнэр нөхөр таны эцэг их үр хөвгтөөс чинь аваарт орох юм бол та тэр онгоцны билетийг үхүүлээр та бушуухан шиг хүүрүүгээ хань ижил рүүгээ гүйдэм байгаа биз дээ. Яг л энэ сэтгэлээр гагцгүй ихлээд Бурхны хаанчл ба зөвхт байдлыг хай гэд Бурхан хэлж байгаа. Идэж уух өмсөх зүүхийн төлөө худал хэлж чулгаа хийж ингэж дарамтлагдаж битгий яваа. Харин эхлээд гол асуудал нь итгэгч нар хаанчлыг хайхгүй шүү дээ. Зөвхт байдлыг хайхгүй шүү дээ. Нэг үл итгэгч залуутаа сайн мэдээ ярьсан чинь тэгж байгаа. Манай ихнэр сүмд яваал байдаг. Тэгээ худлаа л байна шүү дээ. Тэгээд хөдөөнөөс үү ороод ирэнгут дээр нь ус нэмжээ гал зардсан шүү дээ. Гэхдээ эн чинь итгэгч хүн гэж болд юм уу? Итгэдэггүй хүн тэгээд байгаа юм чинь. Тэгээ би өөр ингээ хэлэх хөвгүй болж байгаа юм чинь. Ямар хэцүү юм бэ? Тэгээд идэж уух өмсөх зүгийнхаа төлөө тий илүүг олохын тулд ингээд хуурамч юм хийгээд байгаа юм чинь. Тэгтэл Бурхан чи бишээ. Эхлээд хаанчлалыг хайгаач. Зөвхт байдлыг хайгаач. Зөвхт байдлыг хайна гэдэг чинь зөвийг л үлдэнэ гэсэн үг шүү дээ. Эхлээд дандаа зөвийг нь үлд. Тэхийн бол энэ бүхнийг нэмж өгнө гэж. Энэ бүхэн гэдэг чинь юу вэ? 31-ийг гарга. Идэж уух өмсөх зүүхийн тухай ярьж байгаа энэ тухай ярьж байгаа. Тэгээд бүгдээрээ дахиад харъя. 31-тэй хамт чийж дээ. Одоо бол бид нэр 33-ыг бол ер нь чийжээр мэдээд байгаа. Хам сэдвэр нь бүтнээр нь чийжлээ заа юу. За бүгдээрээ хамтдаа уншъя. Тиймээс юу идэх вүлээ? Юу уух вүлээ? Эсвэл юу өмсөх вүлээ гэж бүү санаа зов. За дахиад сая та нар зүгээр л надтай хамт уншиж чинь. Өөртөө яг хэл заа юу. Библийн үг хаан эзэм танд бидэнд хэлсэн байдаг учраас дандаа Библийн үгийг хувьчлан дандаа өөртөө уншиж, өөртөө хэлж. Амен. За тийм учраас одоо бүгдээрээ саяных шиг уншин. Гэхдээ хандлага нь яг өөртөө хандуулж агаад. Өөртөө хэл. Тиймээс юу идэх вүлээ? Юу өмсөх вүлээ? Юу уух вүлээ? Эсвэл юу өмсөх вүлээ гэж бүү санаа зов. Дараагийнх нь харийнхан энэ бүхний зүйлийг чармаа хайдаг вүлээ. Харин Тэнгэрлэг эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. Тэнгэрлэг аав эцэг мэддэг. Амен. Гагцгүй эхлээд өөртөө бүгдээрээ хэлцгээе. Гагцгүй эхлээд түүний хаанчлал болон түүний зөвхт байдлыг хайх. Тэгвэл энэ бүхэн надад та нар хэлэхгүй надад нэмж өгөгдөх бол. Халелуя. Эхлээд би Бурхны хаанчлалыг л хайж байна уу? Би Бурхны хаанчлалд байна уу гэдэг маш их чухал байна. Халелуя. Тэг бүгдээрээ хэсэг хугацаанд бүгдээрээ нүдэ ханаад яг өөртөө хүлээж авцгаая. Сэтгэл зүрхэндээ ухаан бодол санаанда. Баярлалаа. Тэгээ би өчигдөр бид нэр өөрсдөө эхлээд Бурхны хаанчлалд ордог. Амен. Бид өөрсдөө Христ Есүсийг итгэн хүлээж авч бид гэмт амьдралаа, зөвхт бус амьдралаа, хандлагаа, зөвхт бус бодол санаа альва бүх зүйлээ бузар үйлдэ бид гимшин санаатай үйлдсэн, санаандгүй үйлдсэн, амаараа ярьж байсан хутал хуурмаг, шалиг завхаа үгс, бодол санаандаа зүрхэндээ сансан тэр бүх бузар мууга Бурхны өмнө гимшин Есүс Христийг Бурхны хүү аврагч эзэн
Тэр миний нүглийн төлөөсийг өөрийн амиар төлсөн гэдэгт итгэж түүнийг аврагч эзнээ болгон хүлээж аваад итгээд баптизм хүртдэг. Бид баптизмаар дамжуулан өмнөх тэр нүгэлт хүнийг бид баптизмаар дамжуулан бид болшилдаг. Бид нүглээ угаадаг. Тэгээ би Бурхны хаанчлалд одоо шинэ бүтээл болон орж ирж байна. Шинэ хүн болон. Тэгээд би энэ хаанчлалын үг сургаал энэ дүрмийн дагуу бид Бурхны хаанчлал иргэн нь байж бид харьяалагдан амьдрна гэсэн үг. Ингэхдээ бас нэгэн зорилго нь Бурхны хаанчлалыг хай гэдэг хоёр дахь утга нь. Эхнийх нь бол энэ надтай холбоотой. Би өөрөө Бурхны хаанчлалыг хаах. Хоёрдугаарт Бурхны хаанчлалыг хайна гэдэг нь одоо энэ хаан болсон эзэн Бурхны хаанчлалыг бид тэлэх ёстой. Өөрөөр хэлбэл Ромын эзэнт гүрэн, Грекийн тэр Александр Македонский те хаан тулсан, за Наполеон, за манай агуу Чингис хааны хаан тулсууд тэлж ирсэн. Үргэлж цар хүрээ, үндэснүүд хамрагдах тэр газар нутаг үргэлж тэлжсэн шиг өнөөдөр Есүсийн хаанчлал, энэ Бурхны хаанчлал бүх дэлхий даяар бүх улс үндэстэн хил соёг гэр бүл бүр үр удамд бүр мянган үед ингэж энэ хаанчлал бас тэлэх ёстой. Тэгээ яаж вэ гэхээр хаанчлалын ирэг дээр жишээлбэл Монгол улсын айрам цэргүүд, морд цэргүүд энэ хаанчлалыг тэлж байсан тулалдан. Чингис хааны хаан тулсыг тэлж исэн шиг Христэд итгэгч нар энэ хаанчлалыг тэлэх ёстой. Яагаад гэвэл бидний эргэн тойронд нөгөө харийнхан гэж нэрлэгдсэн үл итгэгч хүмүүс гимнүгэл дотор амьдардаг. Садар самуун дотор амьдардаг. Өнөөдөр маш олон хүүхэд эмэгтэйчүүд нийгэмд хүчирхийл дотор амьдарч байна. Нийгмийн салбарууд байна. Улс төрийн салбарт авилгал, хээл, ахуул, ёс бус зүйл дүүрч гисэн байгаа. Хувилдаанууд дүүрч гисэн байгаа. Хэвлэл мэдээллийн талбарт байна. Хуурамч, тархи угаасан, эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүсийн талд үйлчилдэг зүгээр бүлэглэл фракцууд баг маф шиг ийм сүлжээн дотор байж байна. Тийм учраас энэ хаанчлалын тэлхийн төлөө та бид нар бас сайн мэдээг тунхаглаж хэрвээ тэр нэг хүн гимшиж эзний хаанчлалд орж ирвэл тэр хүнээр дамжуулан хаанчлал тэлж байгаа гэсэн үг. Тэгээ тэр хүнээр дамжуулан тэр гэр бүлд амар тайван ирнэ шүү дээ. Нэг одоо хүчирхийлэгч эсвэл эхнэр нөхрөө араар тавьдаг эсвэл нэг одоо гим нүгэл дотор арх уудаг ч юм уу. Үнэхээр архинаас болж амьдралаа алдаж байгаа тэр хүний амьдралд гэрэл гэгээ ирвэл тэр гэр бүлд баяр хөөр. Бурхны хаанчлал юу гэж хэлдэг вүлээ? Баяр хөөр. Амар амгалан. Зөвхт байдал гэж хэлсэн. Тэгэхээр Бурхны хаанчлал тэлнэ гэдэг маань энэ хот улс үндэстэн маань зөвхт байдал улам зөвхт хүмүүс улам олширно л гэсэн. Амен. Тэгээ энэ сургаалыг нэгдүгээр цуглаан дээр сургаал ярьсан пастор маань өөрөө мафт Солонгосын мафиа удирдагч байсан. Олон жил шоронгоор явсан тэр хүн. Энэ хүний амьдралд шоронд Бурхны хаанчлалыг хайсан хэн нэгэн хурж ирээд Бурхны хаанчлалыг тэлэх гэсэн нэг хүн ирж ирээд шоронд сайн мэдээ тунхагсан учраас энэ хаанчлалд энэ хүн орж ирсэн. Тэгээ одоо дэлхий даяар явж сайн мэдээ тунхагладаг. Бурхны үг сургаалыг ярьдаг. Ийм хүн. Амен. Тэгэхээр Бурхны хаанчлалыг бас хайна гэдэг маань би өөрөө энэ хаанчлалд байж энэ хаанд захирагдан амьдрахаас гадна бид бас энэ сайн мэдээг хаанчлалын сайн мэдээг тунхаглах хэрэгтэй. Тэгээ сайн мэдээг хаанчлалын сайн мэдээ гэсэн байдаг. Манай чуулганы хараа ураан дээр тийм байгаа шүү дээ. Бурхны Улаанбаатар хот бусад аймаг орнууд төдийгүй бүх улс үндэстэнд Бурхны хаанчлалын сайн мэдээг тунхаглана. Бид хаан улсыг тэлэх ёстой. Амен. Амен. Тэгээ өчигдөр би хөдөө орон нутагт амраад ирсэн сүмийнхаа охинтой таарлаа. Уг нь бол хөдөөнийх л доо. Тэгээд хотод байхдаа манай сүмд явдаг. Тэгээ сая 2 сар хөдөө амраад ирчихлээ. Тэгээ би уулзаад асуулаа. За сайн явж ирсэн үү? Сайхан амарсан уу? Сайхан амарсан. Сүмд явбоо гэсэн яваагүй. Жохон гайхал. Би хөдөө байсан юм а гэж. Тийм үү. Сүмгүй газар юм уу? Дуурсангүй. За нэг их шалгаа хий гэж бодсонгүй. Гэхдээ би асуулаа чи сайн мэдээ тараав уу гэсэн чинь. Үгүй гэж. Би үнэхээр гайхал. Чи Библи уншиж яв гэсэн чинь. Үгүй гэж. Тэгээ би одоо нэг зүйл асуусан. Чи Есүст итгэдэг үү гэж асуусан. Тэгээ нэгдүгээр цуглаан дээр сургаалт сонссон тэр охин. Тэгээ үнэхээр уйлаад гараа явсан. Гимшээд. Тэгээ над руу өрөөнд орж ирсэн л дээ. Пастора би өстө үнэхээр буруу амьдарч байна. Тэгэхээр би
Бурхны хаанчлалыг хайгаагүй гэж ирээд бас гимшээд гарч байна. Тэгээ бид Бурхны хаанчлалыг өөртөө байгаа одоо авьяас чадвар, мэдлэг боловсрол, өөртөө байгаа мөнгө санхүүгээрээ ч гэсэндээ бид Бурхны хаанчлалыг тэлэхэд оролцох хэрэгтэй. Эхлээд Бурхны хаанчлалыг бид хайх хэрэгтэй. Тэгэхээр таниар дамжуулан таны мэдлэг боловсрол, таны одоо эргэн тойрондох танилын хүрээнд ах дүүс, таны эргэн тойронд чинь бас хэцүү зов зүдэрч байгаа хүмүүс зөндөө байна. Та тэдэнд хүрж байна уу? Тэдэнд Бурхны хаанчлалын сайхан мэдээг тунхаглаж байна уу? Бурхны хайрын тухай хуваалцж байна уу? Тэнгэрийн хаанчлалын тухай та тэдэнд зориулж байна уу? Энэ маш чухал. Өргөлийн цаг төгсөж байгаа учраас би жишээлбэл өргөлтэй холбож ярил л да. Өргөл 11. Бид нар 11-ийн тухай Библи хэлдэг. Мөн өргөлийн тухай ярьдаг. Тэгэхдээ аливаа хаан тус өөрсдийн гэсэн бас татвартай. Зарим нь 10%, зарим нь 20%, зарим нь 30% татвар авдаг. Улс үндэстнүүд байдаг. Монгол 10%-тай баг. 10%. Өөрөөр хэлбэл бас л 11-ийн тухай энд ярьж байгаа. Ягаад гэвэл энд чинь улс үндэстэн өөрсдийн гэсэн тэр нийгмийн тогтолцоо байж байна. Хууль байж байна. Тэгээ бид Монгол улсын иргэн юм бол бид хөдөлмөрлөж байгаа бол бид орлогынхаа 11%-ийг заавал улсдаа өгөх ёстой. Хэрвээ та тэхгүй бол нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгал, бусад хөгшрөө тэтгэр гэж танд байхгүй. Танд тэр халамж байхгүй гэсэн. Энэ танд хамаагүй. Яг л үүнтэй адилхан энэ Бурхны хаанчлалд 11 өргөлийн тухай ярьдаг. Энэ ч хаант улс шүү дээ. Бид хаанд, бид Бурхны өргөөнд бид өргөлийг авчирдаг. Тэгэд Библи юу гэдэг вүлээ? Тэгэд би чамайг өрөөнө. Одоо нөгөө дэмжилгүүд, тэтгэлгүүд Матай 6:33 дээр Бурхны хаанчлал зөвхт байдлыг хайвал одоо юу гэж байна? Бүхнийг нэмж өгнө гэж байна. Та нар хэлэхгүй нэмж өгнө. Нэмж өгнө. Тэгэхээр танд байгаа хэрэгцээнээс илүү зүйл нэмэгдэнэ гэсэн үг. Ингэснээр та бусдад ивэл өрөөл болж бусдад өгч чаддаг болно гэсэн. Амен. Бурхан биднийг зүгээр нэг өөрсдийнх нь хэрэгцээ хангагдсан тийм амьдралыг хүсдэг. Бүр илүү нэмэгдсэн байж тэгээд та ивэл өрөөлийн сувг болж та бусдыг өрөөдөг тийм хүмүүс болохыг Бурхан хүсдэг. Амен. За тэгээ сүүлчийн нэг гэрчлэл ярэ. Карл Густав гэж сайн мэдээ тунхаглагч. Швед хүн байсан. Одоо байгаа л да тэр үнэхээр гайхамшигт. Тэр Орос даяар сайн мэдээг тунхагласан. Оросын сүнсний ертөнцийг бол ер нь сайн мэдээгээр сэгсэрсэн хүн баггүй. Энэ хүнээр дамжуулж Оросд бол өдөөсөө сая хүмүүс авралд ирсэн. Энэ хүний Оросд үйлчилсэн үйлчлэлээс болж Оросд 1000 сүм байгуулагдсан юм да. 1000 хүнтэй сүм биш шүү. 1000 сүм. Тэг хамгийн том сүм нь Москвад байдаг. Хэдэн мянган хүнтэй сүм. Зөвхөн нэгэн сүм. За тэгэл Орос, Украин даяар. Хуучин социалист орон даяар энэ хүн явж тунхагласан. Монголд хүртэл ирээ ярьж байгаа. Тэгээ Матай 6:33-ыг ярьж байгаа байхгүй юу? Юу идэж уух вэ? Өмсөх зүүхээ бүү санаа зов. Харин эхлээд Бурхны хаанчлалыг л хай. Тэгвэл нэмж өгөгдөнө гэдэг энэ ишлэлийн тухай. Тэг Карл Густав ярьж байгаа. Нэг Африкт нэгэн тосгонд очиж исэн гинэ. Тэр яваагүй газар байхгүй. Яг л тэр Бурхны хаанчлалыг тэлж оролцож байсан. Тэр бол ёстой шилдэг айрмын цэрэгчл байсан. Явсан газар болгондоо тэр хүмүүсийг аварч байсан. Хүмүүсийг Бурхны хаанчлалд оруулж байсан. Амен. Таныг ч гэсэндээ, биднийг ч гэсэндээ Бурхан таниар дамжуулан бас хэн нэгэн гэр бүл, хэн нэгэн тэр зов зүдэрч байгаа хүн Бурхны хаанчлалд ирээсэй үүний тулд сонгоц. Тиймээс танд ч хэлсэн Бурхны хаанчлалыг тэлээрэй гэж. Тэгээ Карл Густав тэр Африкийн ядуу тосгонд очисон чинь тэр тосгоны хүмүүс нь штэ. Айгүй ядуу, маш туранхай, хэрзийсэн. Тэгээ гидсэн юм ингээд сунтсан цодгор. Тэгээ хамгийн гол нь нүд нь маш гунигтай. Нүд нь ямар ч галаг болцсон. Баяр хөөргө болцсон. Тийм хүмүүс байна гинэ. Тэгээ тэр тосгоноос гараад тэр тосгоны ойролцоо байгаа нэг нуурын захад очисон чинь тэр нуурын шувууд айгүй гой тарган шувуунууд байсан гинэ. Тэгэхэд Бурхны бүтээсэн хүмүүс нь тийм ядуу, гонигтай, баяр хөөргөө байхад зүгээр нуурын захад байгаа тэр шувууд ямар гоё хөгжилтөө
тарган байгааг хараад айгүй харамссан гинэ. Үнэхээр хүмүүс хэрвээ Бурхны хаанчил болон зөвхт байдлыг хайсан бол энэ хот тосгон хөгжиж цэцгэлэх л байсан шүү дээ. Амен. Тэгээ Европ, Америк ч гэсэндээ тий хөгжсөн шалтгаан нь Христ итгэл. Америкчуудын Христ итгэлийн одоо өвөг дээдс энэ Америкийг байгуулсан хүмүүс нь Бурханд итгэдэг хүмүүс байсан. Европт байна. 100 жилийн өмнө Швед архинд живцсэн орн байсан гэж л. Би Шведд очих үед Шведийн итгэгч нар пасторууд нь ярьж байгаа байхгүй. Одоо бол бид нэр очиод ингээл хөгжил цэцгэлтэй багтаал баярлал байж байгаа ш. Тэгэхэд манай Швед 100 жилийн өмнө аимшигтай архинд живсэн бүр найдраа алдсан байсан. Тэгээд бид нэр гимшсэн гинэ. Бид нэр гимшсэн. Бид нэр Бурхан руу хашгирсан. Бид нэр сайн мэдээг тунхагласан, сүм чуулганууд байгуулсан. Тэгэд одоо 100 жилийн дараа Швед орон маш хүчтэй. Гэхдээ бүр тэрнээс өмнө бүр анх сайн мэдээ орж ирэхээс өмнө бас Шведүүд викингчүүд гэж зэрлэгүүд далайн хөвөөгөр дээрэм хийж амьдэрдэг. Тэгээд бүр викингчүүд гэж алдартай тийм зэрлэгүүд байсан. Бүр хочин зэрлэгүүд гэдэг. Германчууд бол барбарууд илүү. Бас маш харгас тийм зэрлэг. Ердөөсөө маш зэрлэгүүд байсан байгаа энэ Европынх нь. Тэгээд германчууд мянган жилийн өмнө бол маш том бүдүү мод шүтдэг үндэстэн байсан байгаа. Тэрийг бурхан гэж мөрөгдөг. Одоо монголоор бол ээж мод гэдэг шиг. Тэг Германд мянган жилийн өмнө сайн мэдээ тарааж утсан. Өөрөөр хэлбэл бурханы хаанчлалыг тэлэхээр утсан тэр нэгэн мишнер, тэр жанжин яасан бэ гэхээр германчуудыг цуглуулад та нарын бурхан энэ гэсэн үг гэж. Би одоо та нарын нүдэн дээр энэ бурханы чинь цавчна. Хэрвээ энэ мод үнэхээр бурхан юм бол намайг цавчхаас өмнө алах ёстой. Эсвэл цавчиж байх үед ч юм уу. Үнэхээр л энэ бурхан юм бол өөрийгөө аврах ёстой. Тэгээд цавчаад дуусгацсан. Германчууд нөгөө хүнийг үхэн гэж хүлээгээл хараад байсан үхээгүй гэж. Тэгээд бодол санаа нь өөрчлөгдөж эхэлсэн гэж байгаа байхгүй юу? Ингэж эсвэ. Тэгтэл одоо харахгүй юу? Тэгэхээр сайн мэдээ бурханы хаанчлал улс үндэстэн гэр бүл тэр амьдралд орж ирэх үед тэр хот тосгонод орж ирэх үед өөрчлөгддөг. Амен. Тэг Шведэд тэр Гнуё гэж нэг хамгийн ядуу тосгон байсан гинэ. Тэгээ тэр тосгоных нь Швед дотроос хамгийн ядуу нь байсан гэж. Тэгээ тэр тосгоных нь залбирч ажиллаж эхэлсэн, хөдөлмөрлөж эхэлсэн. Өргөл 11 чуулганд авчирч эхэлсэн. Одоо яадаг гэж Шведийн хамгийн хөгжилж цэцгэлсэн бас газар гэж шүү. Бүр бенз машиныг юу гэдэг вэ гэхээр Гнуёгийн зүгээр мотоцикл гэж ярьдаг гинэ. Бензик шүү. За хамтдаа залбирая. Тэгэд бурхны хаанчлалыг л бүгдээрээ яаравчлан хайцгаая. Бүр эхлээд яг л тэр гэрчин шатж байгаа хүн хамаг юмаа мартаад гал командыг дуудаад галаа унтрахаар яаравчилдаг шиг. Эсвэл хин нэг нь осол авалд орцсон үед хамгийн түрүүнд тэр цус алдж байгаа нэгэнд цусыг сэлбэх бүр хойшлуулжгүй гагцгүй эхлээд яаравчлан хийх ёстой зүйл тэр байдаг шиг өнөөдөр Есүс хэлж байгаа. Гагцгүй эхлээд бүр яаравчлан бурхны хаанчлал болон зөвхт байдлыг хайл гэж хэлж байгаа. Ингэж л хайж яваарай. Есүсийн хаанчлал чуулган намайг энэ чуулганыг 2005 онд эхлэхээс өмнө 2002 оны үед байна уу? Бурхан надад чиний дараагийн байгуулах сүм чинь Есүсийн хаанчлал гэж нэрлэгдэх болно. Энэ нэрэнд хараа байгаа гэж бурхан надад хэлсэн. Тэгэхэд өглөө сая 1-р цуглаан дээр ирсэн номлогч та нар Есүсийн хаанчлал гэдэг энэ нэрээ хар. Энэ нэр нь зүгээр нэг өгдөөгүй энэ нэрэнд хараа байгаа. Та нар энэ хаанчлал гэдэг сүмд байгаа нь та нар бурхны хаанчлалыг бүр яаравчлан хайх ёстой. Хайхаар дуудагдсан хүмүүс. Ингэснээр та нарын амьдралд бурхны хаанчлал ирж. Ингэснээр та нар бас энэ бурхны хаанчлалыг бурхан та нараар дамжуулан энэ улс үндэстнүүдэд хэлхийн тулд. Амен. Тэгээ сайн мэдээ тарааж байгаараа. Бурхны хаанчлалыг л эхлээд хайж бай. Тэр хүний амьдрал, тэр зовж өдөрсөн хүмүүсийн амьдрал, тэр шоронгийнх нь өөр юу вэ? Үндэ бол тэр баян тансаг, тэр мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст бурхны хаанчлал хэрэгтэй. Тэдний амьдрал бүр илүү их бузар муу байгаа хаа. Тэгээ хожим тэд өгөх үед үнэхээр тэр бузар муудаа живэх бол. Тэгээ би та нарт нэг зүйл бас үнэхээр хэлмээр байна.
Юу вэ гэхээр өнөөдөр та бид нар Бурхны хаанчлалын иргэн байж чадахгүй бол дараа байж чадахгүй. Тэнгэрт байж чадахгүй. Тэгээ бүгдээрээ сүүлчийн ишлэл бидэнд цаг байгаа. Матай номны 7 дугаар бүлгийн 22-23. 21-ээс бүгдээр хамтдаа уншия. 21-ээс 23 хүртэл. Намайг эзэн минь. Өөрөөр хэлбэл намайг бурхан минь, хаан минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үйлдэгч л орно гэж. Өөрөөр хэлбэл хааныхаа хүслийг үйлддэг хүмүүс л хаанчлалын иргэн байдаг. Тийм учраас бид нар Тэнгэрийн хаанчлалын иргэн болно гэдэг чинь үхээд Тэнгэрт очиод иргэн болох тухай яриаггүй. Өнөөдөр Христэд итгэж баптизм үрдсэн Бурхны хаанчлалд бүх хүмүүс Бурхны хаанчлалд орж ирдэг. Хаанчлалын иргэн болж амьдрахад суралцдаг. Өнөөдөр газар дэлхий дээр та Бурхны хаанчлалын иргэн болж амьдрч чадаагүй бол Тэнгэрт очиод амьдрчнаа, дараа нь Тэнгэрт очиод үхснийхаа дараа амьдрнаа гэх боломж байхгүй гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Намайг хаан минь, эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа тэр эцгийн минь, тэр хааны хүслийн дагуу үлдэж байгаа тэр хүмүүс орно гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэр өдөр надад олноороо эзэн минь бид таны нэрээр иш үзүүлж, таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшигыг үлдэж байсан босуу гэх болно. Тэгэхэд би та нарыг танихгүй, ёс бусыг үйлдэгч нар та нар надаас зайл гэж хэлэх болно гэж хэлж байна. Тэр өдөр гэж ямар өдөр вэ? Бид нар үхээд Бурхны хаанчлалд одоо өстой жинхэнэ мөнхийн булсад орох гээд тэр шүүлтийн өмнө зогсох үед тэр өдөр олон хүмүүс Тэнгэрийн хаанчлалд орох гээд дайрна. Хинч тамд орохыг бодохгүй шүү дээ. Хөө Бурхан минь би таны нэрээр иш зүйлэл гайхамшгуудыг хийгээл ингээд явсан шүү дээ. Харин энд хэлж байгаа. Би та нарыг танихгүй. Яагаад 21 дээр нь хэлсэн биз дээ. Эцгийн минь хүслийг биелүүлдэг хүн орно. Хааныхаа хууль дүрмээр амьдрсан хүн. Зарим хүмүүс маш лаг номлодог хүмүүс байдаг. Маш гайхамшигтай иш үзүүлдэг хүмүүс байдаг. Гэхдээ тэд худалч, шуналтай, эсвэл тэд завхаарагч, өөрөөсөө ёс зүйгүй, өөрөөсөө маш атаархав, маш хор найруулдаг хүмүүс байдаг. Тэгсэн бүртээ ийм зүйл хийгээ яваад идэг. Номлоо сайн мэдээ тараагаад. Гэтэл өдөр тутмынхаа амьдралдаа тэр хүн их нэртэй үнэнч, тэр хүн бусдад тусалдаг, хайрладаг, тэр хүний ёс суртахуун зөв байх хэрэгтэй байхгүй. Тэр эзний хүслийн дагуу амьдрэх хүн байх хэрэгтэй байхгүй өдөр болгон. Түүнээс зүгээр нэг сайн мэдээ тараачаад аврагдана гэсэн үг биш. Мэдээ сайн мэдээ тараах ёстой. Бүр их тараах ёстой. Гэхдээ өнөөдөр та өөрөө энэ хаанчлалын иргэн байх нь бүр илүү чухал. Амен. Тэгээд ерөөж байна. Бүгдээрээ бүр яаравчлан Бурхны хаанчлалыг хайцгаая. Дэрэгд хүндээ бүгдээрээ хэлье. Бурхны хаанчлалыг яаравчлан хайцгаая. Ааха. Бүр гагцгүй эхлээд гэдэг нь бүр яаравчлан бусдыг хойшлуулж хагаад эхлээд энийг хайх ёстой. Тэр зүйл шүү ах дүүс минь. Амен. Матай 28:18-аас 20. Матай 28:18-аас 20 гэдгийг мэдэх хүмүүс гараа өргөдөө юу вэ? Агуу захирамж гэж бид нар мэднэ. Гэхдээ өнөөдрийн сургаалтай холбоотойгоор энийг хэн хэлсэн бэ? Хаан хэлсэн. Өнөөдөр бүгдээрээ харъя. Есүс дөхөн ирээд тэдэнд Тэнгэр ба газар дээрх бүх эрх мэдэл надад өгөгдсөн гинэ. Ямар агуу хаан бэ? Тэнгэр ба газар дээр Есүст бүх эрх мэдэл нь байна. Тэр агуу хаан айлцсан гэдгийг бид нэр одоо ойлгох хэрэгтэй. Тэр агуу хаан бидэнд юу гэж хэлсэн бэ? Яв гэж хэлж байна. Бүх үндэснийг дагалдуулах тун. Өөрөөр хэлбэл одоо энэ Бурхны хаанчлалыг тэлэх ажил шүү дээ. Дагалдуулна гэдэг байна. Бид хааныхаа энэ хаант улсыг хил хязгаарыг бид нэр тэлж тэр улам олон улс үндэстэн тэр овг аймагуд, тэр гэр бүлүүд, тэр харанхууд амьдарч байгаа. Тэр мөхөл рүүгээ гим нүглээс суулж мөхөл рүү явж байгаа тэр хүмүүс тэр хаанчлалын сайхан мэдээг авчрах гэж байна. Ингэснээр тэр хүмүүс Бурхны хаанчлалд орж ирэх үед тэр амьдрал, тэр хувь хүн, тэр хот тосгод өөрчлөгдөх бол. Амен. Тийм учраас агуу захирамж гэдэг нь хааны зарлиг бөгөөд энэ явж байгаа хүмүүс хааны хаанчлалыг тэлэх гэж байгаа дайчтна гэдгээр та нар нэг бодож үзээш. Өнөөдрийн сургаалтай холбогдоод. Амен. Бид хаанчлалыг хайж, хаанчлалыг тэлж байна. Дагалдуулж. Эцэггүй ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ. Та нар тушаасан бүгдийг минь хааны үг сургаал зарилгуудыг тушаасан бүгдийг минь тэдэнд заа гэж. Хаан тушаадаг.
Тийм учраас энэ эрүүл ухааны сургаал, энэ сургаалыг тэднэр сахин биелүүлэхийг тэдэн за. Яагаад гэвэл тэр харийнхан энэ үгийг сахин биелүүлэхгүй амьдарч байгаа хүмүүс. Гэм нүгэл дотор амьдарч байгаа хүмүүс байна. Харин тэдэнд Бурхны хаанчлалыг тэлж хааны үг сургаал зарилгийг бид гимших түн гэдгийг бид нэр тунхаглан гимсэн хүмүүсийг бид баптизм хүртээж Бурхны хаанчлалд оруулаад тэгээд хаан тулсын иргэн хэрхэн болж амьдрах талаар бид нар үнийг дагалдуулна гэсэн. Харах түн үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж хэлж байгаа. Амен. 2005 онд би эхнэр бит хоёр 100 төгрөгтэй Улаанбаатарт Бурхны хаанчлалыг хайж орж ирсэн. Есүсийн хаанчлал гэдэг нэртэй сүмийг байгуулахаар орж ирсэн. Энэ нэрэнд хараа байгаа гэж Бурхан надад хэлсэн. Би 100 төгрөгтэй орж ирсэн шүү. Би Бурхны хаанчлалыг хайж ирсэн. Мөнгөтэй учраас биш. Хараа байгаа учраас, хааны зарлиг байгаа учраас, хааны хүсэл байгаа учраас. Тэгээ өнөөдөр энэ сүмд ямар олон хүмүүс аврагдаж, ямар олон гэр бүлүүд, ямар олон цөхөрсөн байсан үхэхээс өөр замгүй мэт дээшээ тэнгэр хол доошоо газар хотоо байсан хүмүүс энэ чуулганд ирж Бурхны хаанчлалд орсон. Амен. Гайхамшигт. Тэгээ би та нарыг ерөөж бүгдээр хамтдаа Бурхны хаанчлалыг хайцгаая. Амен.